Сайн байцгаана та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Намаа Бэлхэн гэдэг. Өнөөдрийнхээ энэхүү бичлэгээрээ би та бүхэнд өөрийнхөө хэрхэн 15 хил хасан тохоогоо хуваалцах гэсэн юм аа. Тэгээ энэ түрүүн та бүхэнд хандаж хэлэхэд би мэдээж хэрэг жин хаялтын мэрэгчлэн биш. Хүн болгоны бие махбод өөр байдаг учраас миний биеийн тохирж байсан зарим нэг аргууд өөр хүний бие тохирохгүй байж магадгүй. Тэгээ эдгээр аргууд нь зөвхөн миний жин хасан аргууд учраас авах зүйл явал аваад хайх зүйл байвал хаяараа гэж хэлмээр байна. Одоо би өөрийнхөө биенийхээ ерөнхий статистикийг та бүхэнд танилцуулъя гэж бодчихъя. 2016 оны сүүлээр миний жин 68 кг хавцаа байсан. Тэгээ миний өндөр болохоор 165. Ягаад би иймэрхүү жинтэй болсон бэ гэхээр яг тэр үед би Солонгост амьдарч байсан. Тэгээд би нэг Солонгос айланд амьдардаг байсан. Ямаг янз бүрийн хоолны газраа дагуулж яваад өдөр шөнөгүй хоол хийж өгдөг байсан. Тэгээ бас дээрэс манай ажлаар ингээд идэх янз бүрийн бичэн, жимс гэдгийг өнгөө тавьсан байдаг байсан. Би өнгөө юмд айгу дуртай болохоор айгу идэл ер нь тацралтгүй идчихдэг байсан. Тэгээ тийм учраас би ер нь айгу их жин нэмжсэн, ер нь бараг л бөмбөг шиг болж байсан. Тэгээ Монголд ирсэн чинь манай ээж аав найзад бүгдээ амар шокнд орж исэн. Хүн жин нэмээд ирэхээр айгу өөртөө ихтгэл муутай болчдөг, бас дээрэс нь эрүүл мэндэд муу. Тэгээ би ер нь гэрээсээ гарах дургу болсон байсан. 6 өдөөсөө тэр хугацаанд бэрдээсээ 6 ахуулж байгаагүй. Тэгээд тийм байсан. Тэгээд ер нь бол жин хасгаар шийдээд янз бүрийн арга хэрэгжилж байсан л да. Тэгээ яг одоо болохоор би 53 кг. Тэгээд ер нь бол би өөрийнхөө жиндээ айгу сэтгэл хангалуун байгаа. Ер нь бол жин хасгаад 80% дэглэм, 20% хөдөлгөөн гэж ярьдаг. Тэгээд дэглэмээ хамаг юм шалтгаалдаг. Зарим хүмүүс болохоор айгу амархан байдлаар турах гээд юм уу бэлтгэл юм уу одоо тэр нэг юм тураадаг шейк гэж байдаг, тураадаг цай гэж байдаг. Тиймнүүд битгий хэрэглээрэй гэж хэлмээр нь одоо таны биед ямар нэгэн өөрчлөлт гарахгүй мэддэхгүй байгаа ч гэсэн хэдэн жилийн дараа таны биед ямар нэгэн бол өвчин болж ирэх магадлалтай. Бас дээрэс нь айгүй хурдан жин хасах, хоолоос авах бас хүний биед айгүй муу байдаг. Энэ бол жин хасах процесс нь айгүй цаг хугацаа болон төвчээ шаарддаг процесс учраас нэг өдөр хоолоос сайгаад эсвэл нэг өдөр одоо миний хэлсэн аргыг хэрэглээд болохгүй юм штэ гэж хэлж өдөөсөө болохгүй. Ер нь бол тууштай байх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Хамгийн эхний зөвлөгөө нь болохоор чихэрлэг зүйлсээс татгалзах байгаа. Тэгээ ер нь бол нүүрс сүс гэдэг зүйл байдаг. Нүүрс сүс гэдэг зүйл нь болохоор англиар carbohydrates гэж нэрлэдэг. Тэгээ ер нь бол нүүрс сүс гэдэг зүйл нь хүний биед хэрэгтэй зүйл. Сайн нүүрс сүс, муу нүүрс сүс гэж хоёр янзах байдаг. Тэгээ сайн карбс нь болохоор таны биед хэрэгтэй витамин, амин дэм тэгээд ер нь бол зарим нэгэн өвчнөөс хамгаалах тийм зүйлүүдийг агуулж байдаг. Харин муу нь болохоор хэтэрхий сахартай тэгээ бас дээрс нь таны бодисны солилцоог удаашруулдаг. Тэгээ бас дээрс нь айгүй амар тийм донтуулах чанартай байдаг юм байна. Тэгээ эдгээр муу нүүрс сүс нь ямар зүйлүүдийг бэлээд байгаа юм бэ гэхээр маружин, хийжүүлсэн ундаа, жимсний ундаа, цагаан талхаар хийсэн зүйл, бейкери, бүх төрлийн чихэр, энержи дринк, шарсан төмөс болон чипсийг хэлж байгаа. Тэгээ эдгээр зүйлүүдийг заримдаа идэж болох ч гэсэн ер нь бол өөрийнхөө идэх зүйлээс тэр чигээр нь хасчул зүгээр байдаг. Идэж болох таны бид хэрэгтэй карбод нь ямар зүйлүүд юм бэ гэхээр жимс ногоо, самар болон бор будаа, бор гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүдийг хэлж байгаамаа. Тэгээ ер нь бол тэр миний саний хэлсэн муу карбод нь айгүй их донтоодог. Бас дээрэс нь таныг тааруулах тэр процессыг илүү хөгжүүлж өгдөг учраас тийм зүйлүүдээс зайлсхийгээрэй гэж хэлмээр байна. Турхад уус таны хамгийн сайн найз чинь байж өгнө. Эрэгтэй хүн дунджаар 3.7 литр буюу 15 аяг ус, эмэгтэй хүн болохоор 2.7 литр буюу 11 аяг ус уух ёстой байдаг. Би тэгээ саяхан нэг айгүй гоё зүйл олж авсан байгаа. Энэ усны савыг би олж авсан. Энэ болохоор хэдэн удаа устайгаа тоолж алдаг тийм сав байгаа. Тэгээд ер нь харахад айгүй жирийн ч гэсэн одоо ингэж тавиад нэг удаа ус уугаад бүрхий гарч ярина. Тэгээд нэг удаа ус уусан гэсэн. Тэгээд энэ болохоор 600 мг. Тэгээд энэгээр 4 удаа ингэж жагаад 4 удаа уухад яг өдрийн чинь норм болсон гэсэн. Уухтаа болохоор зүгээр онгоолгол уучдаг. Харин ус их болгондоо энүүгээр ингээд тоолоод байна гэсэн. Миний хаанаас авсан сонирхчвал би хаанаас авснаа доор биччин. Тэгээд өөрийнхөө хэрэгэлдэг зарим нэгэн аргуудыг та бүхэнд танилцуулъя. Өрөн хүн дөнгөс сэрчээд үлэн гидсэн дээр 2 аяг хүүтэн ус уухад 20% калори шатааж болдог гэж байгаа. Дөнгөж шилчээд ямар нэгэн юм хийхээс өмнө 2 аяг хөдөө ус уучихвал бас зүгээр байдаг. Тэгээ ер нь бол шинэ лимоны шүүсийг шахаад өдөрт 3 халбыг уухад таны биедэх сахарын хэлбэлцлийг 10%-аар бууруулж өгдөг юм байна.
таны тусан дах сахар чинь их байх юм бол жин нэмэхэд илүү дөхөн байдаг. Тэгээ ер нь бол нэг усны оргонд 2 литр ус ийгээд нэг лимонны шүүс шахаад тэгээд өргөс хэмэх шигчиж хийгээд жоохон минтэн навч хийгээд тэгээд уух юм бол тэ ийм ус ууснаа та жин усаа зогсохгүй бас дээрэс нь бие болон арьсаа цэвэрлэх юм. Тэгээд эсвэл та залхуурч байвал зүгээр л одоо энэхүү савн дотроо лимон хийгээд тэгээд уухад болох юм байна. Тэгээ ер нь бол хоол идэхээс өмнө нэг аяг ус уусч байвал гидс чинь амархан дүүрээд их хоол идэх тийм сонирхол чинь буурна. Хоолныхоо өмнө нэг аяг ус ууснаар хоолны чинь аягүй их хоол идэх гэвэл тэр дурсал нь буурсаар байх болно. Хүн хоол идэхдээ 10 минутын турш идэх юм бол ямар ч хоол байсан сайн цаддаг гэдэг. Тэгээ ер нь бол заримдаа амар өлсөөд аягүй хурдан баахыг мэдчихэд тэгээд эцсийнхаа дараа амар их мэдтэй ухаар өөрийгөө зэмлэх үе байдаг шүү дээ. Тийм учраас та хоол идэхдээ ямар нэгэн газар руу яарахгүй суугаад тайван зарлаад идэхийг хичээгээрэй. Өглөөний цайгаа заавал ууж байх хэрэгтэй. Яагаад гэвэл өглөөний цай нь хүний идэх ёстой хоолуудын хамгийн чухал хэсэг нь. Өглөөс эрэнгүүтээ ус уучаад ус устайгаа дараа өглөөний цайгаа идэх юм бол таны хоол шингээх процесс шууд эхлээд тэгээд калори шатааж эхлэх юм. Тэгээ ер нь бол жин хаяхад ногоон цай айгүй хэрэгтэй гэдэг. Тэгээд унтахаасаа өмнө ногоон цай уучих юм бол ер нь бол хүний хоол шингээх процессыг илүү хурцгаж өгдөг гэдэг. Тэгээд ер нь бол ногоон цай жин хасгаад айгүй тустай. Одоо ус ууж явахдаа болохоор лимонда цай юм уу эсвэл ногоон цай ууж явал айгүй зүгээр байдаг. Тэгээд түрүүн би хийсэнчлэн жин хаях бол 80% дэглэм тэгээд 20% дасгал байдаг. Би ер нь бол янз бүрийн тийм жим юм уу эсвэл йоганд явах нэг амар дуртай биш. Тийм учраас би гэртээ YouTube-ээр янз бүрийн тийм дасгалууд үзээд гэртээ хийх дуртай. Тэр хүний зүгээр үзэнгээ өөр ямар нэгэн дуу чангаар тавиад тэгээд хийх юм бол илүү хөвгчлээ санагддаг надад. Янз бүрийн дасгалын YouTube channel-ыг та бүхэнд dot link description тавьчихна. Тийм учраас ороод хараарай. Тэгээд бас нэгэн та бүхэн зөвлөх зүйл гэх юм бол ямар нэгэн газар руу явахдаа заавал алхаж яваарай. Хэрвээ гүүх дургу бол ямар нэгэн дасгал их дургу бол алхах бол хамгийн амархан зүйл. Тэгээд та машин тааж байсан эсвэл такси барих гэсэн ч гэсэн тийм амар хоол газар биш бол алхаад явахыг та бүхэн зөвлөж байна. Ер нь бол хүн 20 мянган удаа алхах ёстой гэсэн байдаг. Тэгээд би өөрөө утсан дээрээ нөгөө алхалтыг тэгж хэмждэг тийм аппликейшнаар өөрийгөө хэр их алхасныгаа хэмжиж явдаг байгаа. Хамгийн сүүлчийн зөвлөгөө бол унтахаас өмнө та юу битгий дээрээ ер нь бол 7-оос хойш би нэг юм мэдээд байдгүй. Унтахаас өмнө юм мэдэх юм бол гидсэн дүүрээд унтахад айгүй эвгүй болчдаг. Өмнөх өдөр нэцдээс болоод өглөөнийхөө цайгаа алгасчих юм бол таны бодисын солилцоонд чинь муугаар нөлөөлөд тэгээд таны хоол шингэх явц чинь илүү удаашрж эхэлдэг байгаа. За би та бүхэндээ өөрийнхөө хэрхэн жин хасан тухайгаа хуваалцлаа. Эдгээр аргууд нь л зөвхөн миний жин хасан аргууд юм учраас та бүхэн хэрэгтэй зүйлээ аваад хэрэггүй зүйлээ хаяараа хэлмээр байна. Тэгээ ер нь бол жин хасах процесс нь айгүй их төвчээр шаардсан, бас дээрэс нь айгүй цаг хугацаа шаардсан учраас нэг өдөр би буруу хоол идчихлээ гэд өөрийгөө зэмлээд байх хэрэггүй. Өдөр болгон танд бас нэг шинэ боломж гарч ирж байгаа учраас өдөр болгон та хичээгээрэй. Тэгээ та бүхэн намайг Instagram дээр дагаж амжаагүй бол яг адилхан нэртэй бэлгүүнс гэд байгаа дагаараа хэлмээрээ. Тэгээ дараагийн бичлэг хүртэл баяртай.